За шагааг асуултаасаа. За сайн зэрэг нарын гишүүдийн өргөн барьсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаамаа. Тэгээд тэдэнд тодруулах зүйлүүд байгаа юм. За өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газруудыг бодит байдал дээрээ төрийн байгууллага, төрийн захиргааны байгууллага шиг болцсон бүх томилгоо нь одоо яг тэр нам дагаж, улс төр дагаж, улс төрийн албан тушаалтан дагаж хийгддэг болсон. Энэ хууль одоо яг өргөн баригдаж шийдэгдснээр энэ дээр яг бодит шийдвэрүүд гаргаж чадах уу? Сая олон гишүүд давтагдаж асуугдж байна. Засаглалын менежментийг сайжруулах, засаглалыг сайжруулах, за тууз байна. За хараат бус гэдэг байж байна. Эднэрийг одоо яг сонгон шалгуулах, тэр оруулж ирэх системийг одоо маш сайн хуульчилж яг тийм системтэй болохгүй бол ерөнхийдөө найран дундаа л явж ирсэн гэсэн ийм л дүр зураг харагдаад байгаа. Тэгээд ямар нэгэн одоо улс төрийн сонгуулийн дараагаар энэ систем одоо нэлээд донсолдог бүх салбартаа ингээд халаа солио хийгдээд ирдэг. Би өмнө ч гэсэн хэлжсэн. Тэр дарга, тэр сайд, тэр эрх бүхий албан тушаалтан энэ албан тушаал дээр өөр хүмүүнийг зүтгүүлээд байна л гэдэг. Яг одоо тэр хилэмжээр нь явсаар байгаа л нөгөө нөхөр нь сонгогдоод гараад ирдэг. Тэгэхээр энээс бид хүн одоо бас энийг хараат болох нь зүйтэй байгаамаа. За төрийн өмчийн одоо бодлого зохицуулсан газраас хүн баг шиг нэг зүйл тодруулъя. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээд одоо яг хэд байгаа юм бэ? Монгол Улсын хэмжээнд сүүлийн 4 жилд хэдэн одоо төрийн өмчт бол энэ оролцоотой нэгжүүдийг хувьчилсан бэ? За дараагийн асуултанд өргөө зөш дуудлага гэж нэг үлгэр томх шиг мэрэгдэж 2-3 чүүнээс болж ял авсан. Одоо энэ өргөө зөш буудлын бүртгэлэг хаана байна? Нийслэлээр бүртгэлтэй өнөө төрийн өмчийн одоо хорон дээрээ бүртгэлтэй байгаа юу? Энэний маргаа хэрхэн шийдвэрлэгдэх вэ? Дараа нь тодруулъя. За ажлыг хариулж эхлээд дараад нь хууль сар хариулъя. Эндрийн 3 дугаар микрофон. За алтан шаа гишүүний асуултанд хариулъя. Төрийн боловсруулалтын газрын хэлсэн дарга Баяр Эрдэнэ. За өнөөдөр ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар төрийн өмчт хуулийн этгээд гэдэг юм ерөнхий нэршил байгаа. За үүн дотор бол төрийн байгууллага албан газар, за төрийн өмчт үйлдвэрийн газар, төрийн өмчт компани, за мөн орон нутаг ороо явж байгаа. Тэгээд мэрэгсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, за сургууль боловсролын байгууллагууд гэсэн ерөнхий юм англи байгаа. За өнөөдөр бол нийт одоо улсын хэмжээнд нэг 6000 гаруй ийм одоо төрийн өмчт хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. За эдгээр байгууллагууд бол аж ахуйн байгууллагуудаас ахуулаад сумын одоо төвд байгаа клуб, номын сангийн бие даасан ийм одоо төрийн өмчт хуулийн этгээдүүд байгаамаа. За энэ дотроо бол төрийн өмчт, орон нутгийн өмчтийн үйлдвэрийн газар гэдэг тусдаа ангилал байгаа. За энэ ангилал бол дотроо улсын төсөвтөө аж ахуйн тооцоод гэсэн юм хоёр ангилалтай. За өнөөдөр төрийн өмчт улсын төсөвт үйлдвэрийн газар бол нэг 44 үйлдвэрийн газар байна улсын төсөвт. За энэ улсын төсөвт үйлдвэрийн газрууд бол ихтэй сургуулиуд, за шинжилгээ ухааны чиглэлийн байгууллагууд байгаа. За аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бол 18 байгаа. За энэ дотор Эрдэнэ төлөвлөр Монроос, автотээврийн үндэсний төв, геологийн судалгаа шинжилгээний төв, зам тээврийн хөгжлийн төв эднэр гэдэг ингээд ийм төртэй гэрээлэх замаар ажил үйлчлэгээ явуулж байгаа юм байгууллагууд байгаа. За улсын төсөвт үйлдвэрийн газрууд бол төсвийн хүүсвэртэй явж байгаа гэдгийг бол онцолж хэлье. Тэгээд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар хоёулаа нийлээд энэ төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг юм ангилалд орно. За өргөө зочдлын асуудал бол нийслэлийн цэвэр одоо өмчийн газрын асуудал. 1999 онд төрөөс орон нутаг руу шилжүүлсэн нэлээдгүй их хөрөнгө дотор одоо жижиг томтлогоо компани хувьцаанаас ихсүүлээд олон хөрөнгө дотор бол энэ өргөөж дуудлын асуудал бол нийслэл рүү шилжсэн байт юм билээ. Тэгэхээр энэ бол нийслэлийн өмчийн газрын одоо мэдээлэл байгаа. Энэ талаар яг тодорхой бол бас мэдээлэл авах. За тодруулж эсвэл дараад нь хууль сар хариулъя. Хариулт авчихдаг. Сайн шүүн хариулт авчих. За сайн зэрэг хариулъя. За ерөн бол нөгөө онлын бөгөөд хууль зүйн талаасаач тэр за бусад улсуудын сайн жишгээс жарахад
төрийн нийт эрх зүй этгээд гэж байдаг. Энд одоо үндсэндээ ингээд яам тамгын газар, агентлагаас эхлээд энэ ажлын албатай байгууллагууд бол хамаарж байгаа. За төрийн хувийн эрх зүй этгээд гэдэг. Энд нь бол үндсэндээ компани нөхөрлөл байх боломжтой. Гэтэл өнөөдөр төрийн эмчт үйлдвэрийн газар гэдэг ийм ангилал байгаа. Энэ нь ороод ирдэг. Энэ нь бас дотроо төсөвт болон одоо бас өөрөөрөө аж ахуйн тооцоод үйлдвэрийн байдлаар ингээд зохицуулаад явж байгаа ингээд засаглалын хувьд ойлгомжгүй юм байна. Тэгээ одоогийн байдлаар бол ингээд Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв, за аялал жуулчлалын хөгжлийн төв, за геологийн судалгаа шинжилгээний төв, Монгол кино нэгтгэл, за барилгын хөгжлийн төв, авто тээврийн үндэсний төв, эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, за Эрдэнэт үйлдвэр, Монголын академи зэрэг ингээд төрийн эмчт үйлдвэрийн газрууд ингээд байж байгаа. Энийг цаашдаа ерөн одоо хуулийн этгээдийн засаглал талаасаа нэг бол компани хэлбэрт нөгөө талд. За. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Мөнгөн цогийн ган хөлгийн урилгаар Хинтээ аймгийн социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Манай зүүн бүсээс сонгогдсон гишүүн Отгонбаяр гишүүн, Соронзон болд гишүүн, Ган хөдөг гишүүд бас зочдтойгоо хамт бас төрийн ордны үйл ажиллагаатай танилцж байна. Та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нэрүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Цоглог бүсгүйчүүд харагдаж байна манай бүсгүйчүүд. За Ган Алтан шаа гишүүн тодруулъя. За тайлбаруудыг авлаа. Тэгээд энэ төрийн эмчтэй холбоотой бас түрүүн гишүүдэр чинь 2-3 хууль давхцаж орж ирж байгаа. Тэгээд гол концепшнүүлийн төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэсэн энэ бодлогыг энэ 3 хуулийн дотор нэгтгэхэд орж ирээсэй гэж хувь санаачлагчаас хүсэж байна. За дараачих нь яг энэ төрд нөлөө бүхий этгээдүүд гэдэг байна. Төрд ажиллачаад тэгээд алфтай юм шиг баахан юм руу хурууд дөрж хөвчилж авдаг, хулгай хийдэг. Энэ байдлыг бодлоо яаж таслан зогсоох хэвээр ёс зүйн хувьд одоо энэ хаана энэ хуулийн дээр орших хэвээр тэр хувьтай л холбоотой асуудал байна. Тэгэд ийм одоо хэдэн жил дамсан шүүх хуулийн байгууллага одоо маргаан үүсгэсэн. Тэгээд төр нь буцаагаад одоо 3 шатны шүүгэн шийдвэр гараад өмчөө буцааж авах хэрэг өгдөггүй, өгөхгүй гэдээ одоо уулзаад байдаг. Энэ заваа ямиг одоо энэ төрийн өмчөө орооч гэсэн одоос нэхэмжил гаргаж төр. За сайн зэрэг хариулъя. Тий. Алтан шагаа гишүүнтэй санал нэг байна. Тэгээд түрүүн бас яг нэг хариултыг хэлье гэж утсан. Манай энэ хуулийн этгээдийн засаглал хэлбэр талаас алдагдуулаад байгаа юмнуудыг бас өмнө нь бол энэ бүртгэлийн багц зүйлийг батлахдаа үйл ажиллагааны чиглэлүүд буюу боловсролын үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйл ажиллагааны чиглэлийг явж хуулийн этгээдийн хэлбэр гэж хуульчлаад багаан компаниуд төрийн байгууллагуудын засаглалыг алдуулсан. Тэгээ энийг 18 онд бас одоо Бямцогт даргаыг сайд байх үеийн бас хууль буюу бүртгэлийн багц зүйлийг боловсруулж бас зассан л та. Тэгэл одоо хүртэл гажиг нь одоо ингээл үлдчихэл яваад байгаамаа. Тэгээд ерөн зүгээр цаашдаа энэ өмч өвчлийг ингэж үнгүүдүүлж биш. Тодорхой эсвэл өмчийг авсан тохиолдолд одоо бас энэ хуулийн дагуу байх энэ аслыг одоо шийдэхийн тулд энэ төрийн эмчийн багц зүйл явж байгаа. Ерөн зүгээр одоо бас илт одоо шударгаар юм уу? Ерөн зүгээр төрийн эмч компани хувьцааг олон нийтэд биржээр санал болгох байдлаар л энэ өмч өвчлүүдээр нь цаашдаа зөв зөвхөстэй явах ёстоймаа. За манай бусад хөдөл хөрөнгүүдийн асуудлыг ч гэсэн одоо манай номжим гишүүний асуудал дээр